улам их мөнгө Зеленскийг явуулах тусам тэдний popularity тий ард түмний дэмжлэг ингээ буураад байгаа хэрнээ өтөр шүнгүү юу гэдэг юм бэ гэх юм бол Зеленский Украин тий гайхалтай тий одоо төсөөлөө үзчихсэн заяа. Манай оюун эрдэнэ сайд дөнгөж сая одоо том асуудал орж байгаа шүү дээ. Тэ? За тэгсэн чинь бусад ерхий сайд юм уу ерхийлэгч нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол оюун эрдэнэ сайдын тий алтаагийг яг адилхан давтаа хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Бүгдээр яг адилхан. За оноогоо яаж алдах вэ? Дараагийн сонгуульд би баттай хэрхэн ялагдах вэ? Тэрийг төгс хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээ улс төрийн бүр оновчгүй. Европын тухай эрдэмтэн надаас илүү ухаантай, надаас илүү их sourceтай хүнээс гоёг сонсцгоо. Яагаад эдгээр тэнхтэй байгаа юм бэ? Тэ? Яагаад эдгээр үгэнд орохгүй байгаа юм бэ? Яагаад эдгээр өөрийнхөө эдийн засаг ард түмнээ ерөөхдөө зовоод байгаа юм бэ? Саруул ирүүл ухаан хайчдсан бэ? За профессор доктор Сакс өнгөрсөн 2-3 сарын хугацаанд олон подкаст хийсэн. Гэхдээ бүгдийг нь сонссон таатай хуваалцахаар юм гарч ирээгүй. За өнөөдрийн энэ подкаст бол hot сэдв шүү. За тэгээ хэдүүлээ ажилд орцгоё. Hi everyone and welcome. I am joined today by Professor Jeffrey Sachs to discuss what is happening in Europe. As only 15 years ago, it was common to argue that, not by many, but by few, that this century would belong to the Europeans. And now, of course, we're seeing economic... 15-20 жилийн өмнө Европын холбоо евро ханш валюта болсон. Тэгээд Европын холбоо гарч ирсэн. Америктэй адилхан том болсон. За тэгээд хүмүүс юу ярьдаг байсан бэ гэх юм бол Европ бол амар том болно. Юу хэдэд юу Америкчууд. Ерөнхийдөө Европ одоо номер 1 болно. За тэгээд 15-20 жил өнгөрсөн. Юу ч биелээгүй. Бүр эсрэгээрээ явсан. Яагаад? Decline, social problems, political instability, very dangerous war enthusiasm. There's complicity to genocide, fueling the Ukraine war in this moralistic hysteria. Хамгийн том бүрлтэй алцаад Keynesianism, very terrifying language coming out of the government. And as our common friend Yanis Varoufakis said, it's becoming the stupid continent. So тэгээ Yanis Varoufakis Грекийн сангийн сайд байсан. Энэ подкастт бас орж исэн. Тэрийг бас таад хөргүүлсэн. Юу хэлсэн бэ гэх юм бол Европ бол continent of the stupid. Тэ тэнгүүдийн тэ континент болцсон байна шүү дээ. It does seem as if a lot of this, but not everything, intensified with the Ukraine war. How do you interpret this? Тэгээд ерөөхдөө өмнө симптомууд нь байсан. За Украины дайн гараад ирсэн чинь бүр тэнхтэй эхэлж байгаа юм байна. За та өөрөө юу гэж бодож байгаа юм бэ? Massive shift because the EU was supposed to be a peace project and well this doesn't feel like peace. Тэгээд Европын холбоо яагаад үүссэн бэ гэх юм бол Европч хоорондоо алцаад байлтаад байсан болохоор инх тайвныг илүү бат болохын тулд Европын холбоо бий болсон. За тэгээд Европын холбоо одоо юу болсон бэ гэх юм бол дайны төлөө холбоо болсон. It is a bit of a mystery, I have to say, and I've heard many theories. I've entertained many theories about why Europe is so underperforming. But I have to say, it is still, to some extent, inexplicable to me. Тайлбар ерөөхдөө надад бараг байхгүй яа гэх юм бол энэ бол том тэ mystery тэ яагаад Европ юм мяа юм бэ тэ маш олон санал бодол теори байгаа. Гэхдээ оновчтой юм одоохондоо хүртэл би сонсч чадсан. Europe by many standards has the highest quality of life in the world, longest life expectancy, extremely low poverty rates, high social protection, much leisure time. Тэгээ Европ ингээ харах юм бол те сая Jeffrey Sachs бас айгуу зөв хэллээ те. Амар өндөр орлоготой орн, баян тэ аюулгүй соёл сайтай боловсрын салбар өндөртэй нийгмийн хувьд бол маш аюул багтай тэ халамж сайтай Америкчууд шиг ингээд нохоо шиг ажиллахгүй тэгээд ерөөхдөө life of quality тэ амьдралын чанар гэх юм бол Европ баг номер 1 хэрнээ тэнд юу болоод байгаа юм sophisticated economies and workforce. So as you said, looking 25 years ago, it looked like Europe had the right model, and it had the capacity to not only continue with that model, but to share it with the rest of the world. I thought Europe would lead diplomatically in promoting the vision of quality of life and a good social basis, low inequalities, high living standards to other parts of the world. Тэгээ 25 жилийн өмнө би юу гэж боддог байсан бэ гэх юм бол Европ бүр дэлхийн номер 1 тий.
дэлхийн номер 1 бүх юмараа амьдралын чанар, соёл, моёл те гих мэтчлэн. Тэгээ би бодож ирсэн байх юм бол Европчууд үргэлжлүүлээд амжилтаа явах хаа. Хүний нөөц нь амар сайн, компаниуд мундаг, эдийн засаг бас дайжгүй. Тэгээд энэ Европын моделийг ерөөд дэлхий рүү экспортлно гэж бодсон чинь үгүй. But today Europe is dysfunctional. It's politically dysfunctional. It's organizationally dysfunctional. The economy is. Зохион байгуулалтыг бас тэ замбраагүй эдийн засаг нь бүр яг хутганы ирмэн дээр явж байгаа бүр бүтэхгүй. As you said, sputtering because of the self-imposed costs that Europe has put on itself during this Ukraine war. Тэгээ яагаад эдийн засгийн суурь ингээд зүгээр ингээд алга болгоод байгаа юм бэ гэх юм бол зохион байгуулалттай өөрийгөө тэгээ буудаад эхэлж байгаа байхгүй өөрийнхөө хохироод байгаа. Яагаад гэх юм бол тэгээ Оросоос нефть авах байгаа гэх. Well, why is this? On the one side, I think it's right to argue the leadership across Europe is generally rather miserable. That's not my assessment. That's the assessment of the electorates. Тэгээд ерөнхийдөө хамгийн том шалтгаан юу юм бэ гэх юм бол Европ байгаа малаалагч нар, ерөнхий сайд ерөнхийлөгч нар гих мэдчихэд нөгөө бүтэхгүй. За энэ зүгээр миний онцлогоо биш. Би хаанаас олж авсан бэ гэх юм бол тэр нөгөө улс төрийн судалгаа аваад үзэх юм бол одоо ирэх барьж байгаа намууд бүгдээрээ хогийн цэг дээр явж байгаа. Юу манай оюун эрдэнэ сайд заяа. Манай ардны нам тэрнээс 7 доор явж байгаа. Hardly a popular figure anywhere in Europe. But typically European leaders have approval ratings of maybe 25%, disapproval ratings well over 50%. Some parts don't know or don't care, but basically these are leaders that do not have approval of the populations. It's generally the case that the more that they have been warmongering, the less approval they have. Тэгэхээр ингээд судалгаануудыг харах юм бол тэр улс төрч тухайн улс төрчийг дэмжиж байгаа одоо Макрон, Starmer, Friedrich Merz ингээд харах юм бол заяа тэр Герман улс, Америк, Англи улс, Франц улсын ард түмэн 20-25% тэр улс төрчид дэмжиж байгаа байхгүй 50% нь тэдний эсрэг. За тэгээ улам их дайн ярих тусам, улам их түншүүдэд алцах тусам, улам их мөнгө Зеленскийг явуулах тусам тэдний popularity тэ ард түмний дэмжлэнгээ буугаад байгаа хэрнээ өтөр шүнгүү юу гэдэг юм бэ гэх юм бол Зеленский Украин тэ гайхалтай тий одоо төсөөлөө үзчих заяа манай оюун эрдэнэ сайд дөнгөж сая одоо том асуудал орж байгаа штэ тий за тэгсэн чинь бусад ерөнхий сайд юм уу ерөнхийлөгч нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол оюун эрдэнэ сайдын тий алтаагийг яг адилхан давтаа хийгээд байгаа гэсэн үг байхгүй бүгдээр яг адилхан за оноогоо яаж алдах вэ дараагийн сонголт дээр би баттай хэрхэн ялагдах вэ тэрийг төгс хийгээд байгаа гэсэн үг байхгүй ингээ улс төрийн бүр оновчгүй. So leaders like Macron and Starmer who have been in the forefront of the Ukraine war are the least popular of all. The populations are saying we want peace, we want diplomacy, we don't want the war, we don't want these sanctions regimes which just boomerang on us, but the leaders persist. Тэгээд хамгийн их дайн ярьдаг, хамгийн их Украиныг дэмждэг, хамгийн их вагонороо Киев руу явдаг улс төрчин юм байх юм бол Starmer, Macron. За тэгээ энэ хоёр хамгийн бага ард түмний дэмжлэгтэй. Тэ? Тэгээ тэр хоёр ингээ ерөөсөө зогсохгүй. Тэ? Тавилан яатсан. Тэгээ ард түм юу хийж байгаа юм бэ гэх юм бол инх тайвныг хүсэж байгаа, дипломат харилцаа хүсэж байгаа. За тэгээд хямдхан эрчим хүч, газ, нефтийн үнийг хүсэж байгаа ирнэ. Тэр мандаалагч тэр улсын удирдлага юу гэдэг юм бэ гэх юм бол яг эсрэг юм нэг. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Not only do they persist obsessively. I think the main job of a European leader these days is to meet with Zelensky. Meet with Zelensky in the morning, meet with Zelensky in the afternoon, fly someplace to meet with Zelensky in the evening, fly to another city, meet with Zelensky again. It seems. Тэгээд ерөөхдөө зүгээр ингээд мэдрэл муутай юм шиг өргөжлүүлээ хийхгүй заяа. Юу хийгээд байгаа нэ гэх юм бол бүр ингээд гүн ороод байгаа. Тэ? За тэгээд ерөөхдөө юу хэлж байна гэвэл
Jeffrey Sachs би энэ улс төрчийг харах юм бол тэдний ерөнхий гол ажил нь юу юм бэ гэх юм бол Зеленскийтэй уулзах. Өглөө Зеленскийтэй уулзах, өдөр Зеленскийтэй уулзах, орой Зеленскийтэй уулзах. Тэгэхээр шөндө өөр хотлоо нисээд тэнд юу их юм бэ гэх юм бол дахиад Зеленскийтэй уулзах. Ганцхан тийм юм хийгээд байгаа юм шүү. Тэд нэг юу хийж байгаа юм бэ? Тэгээ өмнөх контент дээр They don't have day jobs. This is their almost sole activity. Where does this come? Тэ. Яагаад өдөржингөө бүтэн өдөр Зеленский Украин хийгээд байгаа юм бэ? Тэ. From it is I think Glenn, not glibly explicable, not easily explicable. Some people say, well, it's the big business of war, and most of the countries have war industries that are fueling this. Maybe. I think there's some. За нэг тайлбар нь юу яаж магадaltaй юм бэ гэх юм бол дайнаас ашиг олох гээд байгаа. Дайныг санхүүжүүлдэг, дайнаас ашиг олдог компаниуд нь цаанаа тэр улс төршийг лоббидод байгаа. Магадгүй нэг шалтгаан. To this. I think one of Гэхдээ ингээд яваад ирэхээр дараагийн сонгуульд арчигдсан шүү дээ. The things that is true is that much of European politics is really deep state intelligence agency politics. This has been true in the United States. The CIA ran foreign policy in the United States for a very long time, or at least one could say it was the repository of the sustained foreign policy for a very long time. It created the long-term. Өөр нэг шалтгаан юу яаж магадaltaй юм бэ гэх юм бол тухайн улсуудын улс орны тагнуулын алба маш өндөр эрх мэдэлтэй болсон. Тухайн улсын гадаад хэргийн бодлогыг тэр чигтээ бацдаг, өдөртөө явдаг. За Америкийн CIA, USAID, Department of State тийм ерөөдөө энэ Америкийн гадаад хэргийн бодлогыг тэр чигтээ хэрэгжүүлдэг байсан бодлогын боловсруулдаг. Тэгээ Европ бас яг адилхан болсон байгаа юм биш үү гэж хэлдэг. Projects. And we know the CIA, MI6, BND, DGSE in France and so forth work. Тэгээд Германы Bundesnachrichtendienst BND, MI6 Английнхан, тэгээд Францынхан сая товчлын хэлсэн. Эдгээр бүгдээрээ ерөөдөө тэр Украины дайн Оросын эсрэг бүр гүн шингэсэн байгаа. Very closely together. We had a report today that the head of the French spy agency told the head of Telegram to block accounts of opposition voices in Romania, for example. We know that there is a lot of security agency work. The security agencies have basically been in a war against Russia for decades. This has been their project. That continues, and it seems that many of these so-called political leaders are not leaders at all. They're kind of factotums of this. Тэгээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ олон тагнуулын алба тий гадаад хэргийн яамнууд юу хийжсэн бэ гэх юм бол Оросын эсрэг маш их олон арга хэмжээ авч ирсэн. Ерөнхийдөө далтайныг явуулж ирсэн. За тэр өршөлсөөр байгаа. Тэгээд энээсээ юу усж байгаа юм бэ гэх юм бол тэд нар бүх юмыг базаад байгаа учраас тэр ерөнхий сайд, ерөнхийлөгч, Бундесканцлер ерөнхийдөө зүгээр жүжигчин юм биш үү? Тэ тийшээ ингээд тавьсан хүүхдийн тоглоом. Security state apparatus. So I have to confess, I don't have an absolute clear view. And I'll tell you one thing that's interesting from this perspective in my mind. When Tucker Carlson had his interview with President Putin that was so widely watched. За тэгээд надад яг оновчтой хариулт байхгүй. Надад баттай хариулт байхгүй. Зүгээр энэ миний таамаг шүү. Гэхдээ сонирхолтой юм юу болж исэн бэ гэх юм бол өнгөрсөн жил Америкийн номер 1 одоо хэвлэл мэдээллийн подкаст Tucker Carlson Путинтэй ярилцлага хийхдээ нэг сонирхолтой юм гарч ирсэн. За тэрийг сонсон. And he asked President Putin, why is the German government behaving the way that it is? It was the one time that Putin said, I don't really understand why. I don't get it. Тэгээд Tucker Carlson юу асуусан бэ гэх юм бол Путинээс та ерөөхдөө Германы засгийн газрыг ойлгож байгаа юм уу? Тэд нэр яагаад энэ үйлчлүүдийг хийгээд байгаа юм бэ? Яагаад амар үнэтэй газ авах гээд байгаа юм? Яагаад хамгийн хямдхан эрчим хүчний их үүсрийг ингээд Nord Stream pipeline ингээд дэлбэрэл Америкчууд дэлбэлсэн ерөөсө гомдхон бай та ерөөхдөө энэ германчууд хийж байгаа юмыг ойлгож байна гэсэн чинь Путин я не знаю би өстой ойлгохгүй байна. Also couldn't come up with an explanation. But I would say, just to put a bottom line on this, European leadership has been miserable, unpopular, a failure from a strategic point of view. It continues to be so until today. Maybe I'll add one more point on this. За тэгээд ерөөдөө Глэний асуусан юм дээр цэг тавих гэдэг. Тэгээ миний юу ажиглаж байгаа юм бэ гэх юм бол энэ Европын манлайлагч нар, өдөрдөгч нар тэ miserable тэгээ бүр ингээд зовж гин. Тэгээ ард түмэн тэднийг ерөөсө дэмжихгүй, popular ерөөсө биш дараагийн сонгуул дээр арчигдах нь. Тэгээ ингээд тэрнэр ингээд
double down хийгээл тас гүргээл явж байгаа. Тийм хамгийн мэдрэл муутай хүмүүс нь явж байгаа. За нэмээ хэлэхэд which is that Europe is structurally hamstrung as well. Clearly, the European project is a jerry-rigged operation where Europe is essentially still 27 sovereign countries, and to the extent that it is one union, it's a not very representative union. It doesn't have institutions that garner much confidence. It doesn't have leaders of the European Commission that command much respect or that deserve much respect from my point of view. Тэгээ ингээ харах юм бол Европын холбоо 27 гишүүнтэй. Гэхдээ Европыг нэгдсэн байдлаараа төлөөлөх тим юм ерөөсөө байхгүй. Ягаад гэх юм бол энэ Европын институтууд тэ манлайлагч нь von der Leyen, Kaja Kallas гэх мэт бүгдээрээ бүтэхгүй, нэр хүндэхгүй, дэмжлэггүй тэ дизастерууд ингээ явж байгаа. За тэгээ ингээ харах юм бол 27 тусгаар тогтнолтой улсууд ингээ Европын албан дотор орцсон байгаа. Тэгээ тэд нэр ч гэсэн сэтгэл хангалуун биш. За тэгээ 27 гишүүний эсрэг арга хэмжээ энэ Европын холбоо. Тэгээ энэ засгийн газар болцсон шүү дээ энэ Европын холбоо. Тэд нар бас бүтэхгүй. Тэгээ стратегийн хувьд, организацийн хувьд бүтэхгүй. Тэнд байгаа улс төрчийн хувьд бол in most part. So all of this is to say Europe is lost right now. The warmongering is self-destructive and dangerous. It's obsessive. It's a failure. Exactly why is a little bit hard to say. Тэгээд Европ бүтэхгүй, Европын стратеги тэгээд төлгөө бүтэхгүй, фейлдж байгаа. Дайны араас нь явж байгаа нэгдүгээрт эдийн засгийн амар том хохиролтой, бас аюултай. Тэгээ энийг ойлгож байгаа хүн нэгч байхгүй. Хариулт алга. Well, the discourse here is kind of strange because again, I can understand why Putin doesn't understand the Germans. I live here in Europe and I don't understand them anymore either. Тэгээ Глендис нэлж байна. Путин германчуудыг ойлгохгүй байгаа нь би ойлгож байна. Яг гэх юм бол би өөрөө Европт амьдарч байгаа. Би европчуудыг ерөөсөө ойлгохгүй байна. Би ч гэсэн ойлгохгүй. Any of the Europeans, that is, because we have this discourse with the Ukraine war where everyone's saying, well, look at the horrible things that are happening to Ukraine. This is not just, and we all want to help Ukraine. And of course, I'm 100% on board. This is gruesome what's happening. But then they take this concept of helping Ukraine and they fill it up with all these policies which are just leading Ukraine to destruction. And Европын улс төрчин үйлж яах юм бол Украиныг хардаа Украиныг туслах хэрэгтэй, Украиныг аврах хэрэгтэй, Украины төлөө юм хийх хэрэгтэй. За тэгээд янз бүрийн ингээд юм хууль баталж जैन, санхүүжилт өгч जैन, зэвсэг өгч जैन дараа арга хэмжээнүүд нь бүгдээ юуны төлөө явж байгаа юм бэ гэх юм бол Украин улам их бутарж байгаа. За тэгээд өмнөх контентыг үзсэн бол Молдова улсын улс төрчид одоо Украины цогцсыг ерөөхдөө жоохон гээд мэрээд эхэлсэн байгаа. Тэгээд Европын манлайлагч нь юу хийж байгаа юм бэ гэх юм бол Украины төлөө авж байгаа арга хэмжээ бүгдээрээ Украиныг улам сүрүүлээд байгаа. And there's nothing you can do, and they thereby reach these conclusions in which weapons are the path to peace and diplomacy and negotiations are treasonous. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол зэвсэг бол инх тайвны баталгаа. За тэгээд дипломат харилцаа бол уварна гэсэн үг. Ерөөхдөө яг эсэргээр явж байна те. Инх тайван бол дайн бол инх тайван, зэвсэг бол it seems completely irrelevant that the majority of Ukrainian wants negotiations. If you bring it up, then they will tell you, well, that's Putin propaganda. So, тэгээд Украины ард түмнээс ингээ асуух юм бол та нар их тайвныг хүсэж гин үү, дипломат харилцаа хүсэж гин үү, энэ дайныг зогсоох гэж хүсэж гин үү гэх юм бол Украины ард түмэн бүгдээрээ yes тийм ээ гэж байна. Энийг ярьж дурдах юм бол тий чиний эсрэг юу ямар үг сонсох юм бэ гэх юм бол чи урагч, чи Путиний нохоо. Тэ энэ бол угаасаа Путиний пропаганда дараа. How do you counter that argument when they ask, well, why shouldn't Ukraine defend itself? Why shouldn't we support Ukraine? How do you approach this? Because this. За танилуу ингээд хүн ингээд ярьлаа гэж бодлоо л та. Та яагаад Украиныг дэмжихгүй байгаа юм бэ? Тэ? Украиныг яг яах ёстой юм бэ? Та бас Путин нохоо юм биш үү гэд хүн танаас асуух юм бол та юу хариулах юм? Би бас энийг сонсомоор байна. Яагаад гэх юм бол хүмүүс надаас энийг асуух. This is what it always comes down to, it appears. Well, it is very much the question, who's the real friend of Ukraine? 3 years ago, I and you and others said this war should stop at the negotiating table. Тэгээд хамгийн том асуух юм юу юм бэ гэх юм бол Украины жинхэнэ бодит найз нь яг хин юм бэ? Одоо их 3 жилийн өмнө энэ дайн зогсох боломж бүрэн бүрдсэн байсан тийм ээ? It nearly did in the Istanbul process. There was just a few weeks after Russia's invasion of February 24th, 2022, which by itself was not the beginning of the war. The war had started 8. Тэгээд нөгөө Орос Украины дан 2022-нд эхэлсэн гэж байгаа юм. Тэгээд Оросууд нэлээд хурдан их хэмжээний талбай булаагаад авсан. Истанбул уулзсан, хилцэл бүтсэн.
Гэхдээ энэ Украины дайн 2022 онд эхлээгүй 2014 онд эхэлсэн шүү гэж. Years earlier with the Western supported coup against the government of Viktor Yanukovych. But in any event, with the escalation that took place on February 24th, 2022, that brought Ukraine to the negotiating table. За тэгээд ерөөдөө юу болсон бэ гэх юм бол Оросууд цэргүүд оруулсан Киевийн хаалгууд нэр ирсэн байсан чинь гинт Украинчууд юу хэлсэн бэ? Ярилцдаг уу? President Zelensky said, "Okay, I accept neutrality." That would. Тэгээд Истанбулын хэлцлээр окей бид нэр neutral НАТО гишүүн болохгүй тий дараараа энэ юмнуудыг хүлээн зөвшөөрч байна. Гарсаг нэг төлөөлөгч зурцсан байсан. Have been the end of the war. A draft agreement was negotiated. It was essentially close to completion, though there were issues to debate, but that's what negotiations settled. And we have the draft agreement of April 15th, 2022. За тэгээд 4 сарын 15-ны Истанбулын хилцэл гэдэг та Google-дэд үзээрэй заяа. Ил болцсон байгаа. We know now from many sources, and I also had at that point flown to Ankara to hear directly from the Turkish mediators what had happened. Ukraine. Тэгээд Jeffrey Sachs өөрөө тийш очиж Истанбулд очиж дундуур нь зуучилж байгаа харилцааг нь үүсгэсэн хүмүүсээс бас сонссон. Walked away from the table at the behest of the United States and the UK. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Зеленский хэлсэн ширээнээсээ босоод гараа явцсан. Хин тэр даалгавар тушаал өгсөн бэ гэвэл Америк, Их Британь. Told them keep fighting. Now at that moment I said this is terrible. Тэгээд Америкчууд, Их Британчууд Зеленскийд юу хэлсэн бэ гэх юм бол байлдаанаа өргөжлүүл. За тэгээд Jeffrey Sachs тухайд юу гэж бодсон бэ? Ямар аимшигтай юм бэ? What good can come out of that? Ямар сайн юм гарч ирэхгүй шүү дээ. A meeting with many analysts that concluded that there needed to be peace based on essentially the terms that had already been identified in the Istanbul process. We were called Putin apology. Тэгээд ерөөхдөө инх тайван гарч ирэхийн тулд энэ хоёр хоорондоо ойлголцсон тулд энэ Истанбулын гэрээн дээр зургдсан нөхцөл бүрдэх ёстой. За энийг ингээд хэдүүлээ бид нар ингээд давтаал хэлээл анхааруулад байсан чинь хүмүүс биднийг юу гэж дуудсан бэ гэх юм бол уврагч Путины нохоо Слава Украины бас надад бас яг So we were called haters of Ukraine, enemies of Ukraine. Та нар ингээд Украиныг үзээ яадаг чинь биш үү? Чи Украин эсрэг юм шүү. Үгүй. It was exactly the opposite. It was to save Ukraine from further territorial losses, devastating destruction, and mass deaths. Бидний анхааруулж исэн юу юм бэ гэх юм бол Украиныг аврахын төлөө. Дахиад хэдэн област алдахгүй төлөө. Дэд бүтсэн тий дэл бахгүй төлөө. Тэгээ хэдэн сая хүн нас урахгүй төлөө. That's what it was for. In fact, what has happened since April 2022, nothing has gone for Ukraine during this period. За тэгээд тий 2 сарын 22-наас ахуулаад энэ Украины дайн эхэлснээс хойш Украины хувьд тий сайн үр дүн гэсэн юм байгаа. Нэг ч байхгүй. Ukraine has lost probably well over 1 million Украин баг 1 сая deaths or severe injuries in this disastrous military situation. Obviously the destruction has been profound. The losses to Ukrainian society of Украины нийгэм байхгүй болсон 7 сая хүн улсаасаа зүхтцсан. Emigration, depopulation, and everything else have been profound. Nothing has helped Ukraine during this period. Peace would have helped Ukraine. And in the end, Ukraine сайн юм юу байх байсан бэ gэх юм бол инх тайван сайн байх. Ukraine's going to lose much more territory than it would have lost under the Istanbul process of April 2022. And if the war had been avoided previously by NATO just saying it's not going to enlarge Ukraine, which would have obviated the entire war. Тэгээд НАТО, CIA, MI6, France, Англичууд, Америкчууд анхнаасаа 2014 онд Украинд оролцохгүй байсан бол тэндээ хойлоо банд нь хийхгүй байсан бол энэ бас үүсэхгүй байсан шүү дээ. Averted the entire war. Ukraine wouldn't have lost essentially any territory going back to February 2014 when the West meddled in a coup, which was a brazen, provocative, typical, stupid act of the U.S. security state with allies in the security. Тэгээ 2014 оноос Америкчуудын манлаасан тэнэг мэдрэл муутай тий Украины засгийн газрыг огцруулад өөрийнхөө
хүүхэлдэйнүүдээ л томилсон. Тэгээд энэс болж тань. Apparatus all over Europe. Okay. So, who's a friend of Ukraine? The ones that Ukraine warned them away from this. Again, our colleague and friend John Mearsheimer said that the United States led Ukraine down the primrose path. Professor John Mearsheimer, миний podcast, миний видеон дээр зөндөө гарч ирсэн те. Жинхэнэ Украины найз. Making all these great promises, we're going to make you a great power and so forth. Just what it told so many other countries. Afghanistan being only one of the more recent. Тэгээ Америкчууд, Их Британичууд, Европчуудын хэлсэн амлалт байна шүү дээ. Бид нарт хамааг та хэдийг том болгоно, зэвсэгжүүлнэ, Орсын эсрэг болгоно, та илүү ад жаргалтай, илүү том, илүү сайхан амьдрна. Бүх юм хоосон. Тэгээ Афганистан, Ирак, Libya бүгдээрээ бутраад байна. Examples of that, and it failed predictably. So those of us, you and I and others who said from the beginning, end the conflict, negotiate a settlement, basically stop NATO enlargement. It's a provocation to war. There can't be peace. Тэгээ Украины бодит найзын юм бэ гэх юм бол НАТО томруулахын зогсоо. Тэ Оросыг сонс хүндэл. Тэ Оросын эсрэг Америкийн пуужин, НАТОгийн пуужин яг Оросын хаалга үднэр байшуулна гэж байхгүй, Украинтай оролтно гэж байхгүй, энийг болоо гэсэн хүмүүс. Тэгээд дахиад хэлэхэд Европчдыг хинч ойлгохгүй юм байна. Мэдрэл муутай юм байна. Энэ сонгуул гарч ирээл эдгээр засагтч магадгүй. Дональд Трамп энийг олон дахин хийх гэж оролдож байгаа. Тэгээ удахгүй энэ бутарна. За одоо ерөөхдөө миний анзаарч байгаа юм бэ гэх юм бол Европт одоо салхи хэрэгж байгаа заяа. Зеленский Украинд бас салхи хэрэгж байгаа. Дональд Трамп ярьсаар л байгаа. Оросууд буужхгүй. Хятадууд Оросын талтай хിവэрэ, Иран Оросын талд хിവэрэ байгаа. Энэ зогсон гэж байхгүй. Тэ Украинд нэг бослого болж ээж энэ Зеленскийг хөөгдөж ээж эсвэл баг гэж энэ гайг болох байхаа. Харамсалтай. За тэгээд Professor Sachs баярлалаа. Гоё үг хэллээ. Европчдыг хинч ойлгохгүй байна. Солиотой гараад байна.